Сайн амнахаа дараагийн хавьчлэгээр олдож байна. Энэ удаагийн хавьчлэгээр Beach and Reach зурлынхаа Season 1-ийн сүүлийн 5 ангийг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Бичлэг рүү орохоос өмнө гясны гоё мэдээлэл дуулгаадахыг 7 сарын 31-ний хүртэл Univision-ээс кино үзэхдээ Tokyo application-аар дамжуулан төлбөрөө төлөх юм бол 50% буцаан олголттой байгаа юм лээ. Үүнээс гадна Tokyo application-аар дамжуулан Univision-ийнхаа төлбөрийг төлөх, төлсөн төлбөрийнхөө задрагааг харах, үзхийг хүссэн киногоо хаах, видео сонгоос нь үссэн киногоо түрээслэх, бэлэглэх, кино огц болон сувгаа идэвхжүүлэх гээд олон төрлийн үйлчилгээнүүдийг авах боломжтой юм лээ. Tokyo application-ыг татаад л энэ мэд хэрэгтэй үйлдэлүүдэд шууд утаснасаа хийж болно гэхлээр аюу амраагац. За тэгээ хамтран ажилласан байгууллагуудад баярлалаа. Бичлэг рүү орцгоё. За өмнөх анги дээр манай хийн жинад баригдаад дууссан бол нэгэн цайрсан гэж бодсон уу яасан шууд мөрөгчгөө зүхтаачдаг. Яг баригдахын даван дээр зогтож байтал азар нэг хүн тусалсан нь уушин гэдэг энэ охин. Сандарсандаа гутлаа хүртэл алдчихад явж байхад нь манай хүнийг тур нууж өгөөд гутал хүртэл өгөөд явуулдаг. За тэгээд тэндээсээ гарч явахдаа дахиад нөгөө хөөж үсэ иддээ бүслэгдээд гарах гарцгүй болонгуудаа шууд хоёр давхраас нь өсөрчихдэг. Азар яг доор нь Содон гээд энэ залуу тосож авснаар бэртлэгээ өнгөрч чаддаг. Содон нь бол сургуулийн захирлын өгөөд бөгөөд яагаад гэдгийг нь мэдэхгүй ч өдөр манай хүнтэй таарлаад тослуулах юм байх юм бол хизээч хамаагүй залгаараа гэд утсаа хүртэл солилцчихсан байсан юм байна лээ. Тэгээ мэдээж том сургуулийн хүүхэд гэдэг утгаараа Женадертэй дүүц хүс нэр хүндтэй байсан болохоор манай хүнийг хүндхэн нөхцөл байдлаас нь гаргахад нь тусалдаг. Гинтийн баян айлын залуу надад сайн болчихгүй энэ төр гэж айлтхан тавьдалсан чинь яг үүндээ шал уур шалтгаан тавьж таардаг. Содон нь бол өмнө өндрөөс унж бэрчсэн нөгөө хээнийгээ тохинд сайн юм байлээ. Тэгээд тэр охиныг өөрөө унаагүй хэн нэг ингэсэн гэдгийг нь мэдчихсэн болохоор араас нь судлаад явж байгаад манай хэйнийг тэр эрэхтэй холбоотой орж ирсэн гэдгийг нь аавынхаа бичиг баримтыг ухаж байгаад олоод мэдчихсэн байж таардаг. За ингэснээр манай хоёр нэг нэгэндээ харилцан тусалцгаар тохиролцдог. Тэрний үе ихлээр манай хийн Женагийн хараанд үрцснөөс болоод сургуулийн амьдрал нь дан болох нь тодорхой байсан ч Содоонтой үерхэд найз охин болчих юм бол хүмүүс дураараа дээрлэхэж чадахгүй учраас хуурамчаар үерхээр болдог. Содооны хувьд бол мэдээж ингэснийхээ хариуд сайн байсан охиныг нь хэн тэр өндрөөс түлхсэн гэдгийг мэдхээр болдог. За ингэснээр хүүхдүүдийн хандлага жирс өөрчлөгдөж манай хүнийг бүр баяжуудын л хүүхдүүд очдог тийм тосгой үйлчлэгт өрдөг. Уг нь бол манай хүн зиндан хэлэхгүй хүмүүсийн газар очиод имээ авах гэж бодсон ч оёд их чинь харин ч эсэргээрээ тийм хүмүүстэй танилцаад авах нь ирээдүйд чинь хэрэгтэй гэж ятгахснаар нэрэж тийм үг гэж бодоод манай хүн явахаар болдог. Гэхдээ яг явъя гэсэн чинь өмсч явах гоё плаж байхгүйгээд гацаж байгаад гинт өмнө багшж илсэн нөгөө охиныг санаад очиж уулздаг. Нөгөө хүн ч плажа зээлдүүлэхээр болж оронд нь тийм баячуудын үйлчлэг ямархуу болдог талаар надад мэдээлэл цуглуулж ирээрэй гэснээр эцэст нь нэгэн бүх асуудал нь шийдэгдээд явахаар болдог. Гэхдээ энэ бүхэн ихнээсээ л өрх гэдэг нь тодорхой байсан ч манай хүн гин царайлж очиод нөгөө үнтэй плажин дээрээ дарс асгуулчихдаг. Анхнаасаа л Женагийн төлөвлөсөн өрх байсан юм байна лээ. Ядчих нөгөө плаж нь $8,000 үнэтэй байж тараад манай хүн дахиад л том асуудалд унцчихдаг. Үнэтэй юм болохоор цэвэрлэгийн төлөөгөөд нэмэргүй шинийг л авах ёстой. Мэдээж аваасаа асуулаа гээд $8,000 бэлэн байж гэнэ гэж бас юу ах вэ? За ингэснээр өөрөө л аргалахаар шийдэх бөгөөд өөртөө байгаа үнэтэй гэсэн юмнуудаа зараад явж байгаад сургууль дээр нь ганц гайгүй ханддаг хүүхэд болох Исү мантаа даралддаг. Уг нь манай хийн юмаа зараад явж байсан ч нөгөөх нь биеэ үлж ийн гэж буруу ойлгож ирээд хөөхөн бужигнаа усгээд авдаг. Хэдийгээр манай хүнд сайн ханддаг ч гэсэн нэг их сүртэй тусалж чаддаг үлдээ. Гэтэл оронд нь Жина манай хүнд туслахыгээд санал тавьдаг. Туслах ч байх вэ? Хэрвээ сургуулиас 7 хоногийн дотор гарчих юм бол плажны чинь мөнгийг төлөөд өгье гэдэг. Женагийн хувьд бол баян ятуу хүмүүс байр байрандаа л байх ёстой гэж боддог болохоор манай хүнийг сургуульд тохиромжгүй гэж үзээд зүгээр л гарах гэдэг юм байна лээ. За ингээд Женагаас ийм санал сонссноос хойш нэлээд хоног өнгөрөх бөгөөд Содон ч гэсэн одоо хэн төлөхснийг нь хэлэх цаг чинь болсон бидтэй гээд өрөөд ирдэг. Гэсэн ч манай хүн яг үнэндээ хэн төлөхснийг нь сайн харж чадаагүй юм лээ. Гэхдээ эмэгтэй хүн байсан гэдгийг нь хувцаар нь хальт харсан гэдгээ хэлдэг. За Содонтой асуудлаа зохицуулсан ч плажны асуудлаа явах вэ гэдээ явж байтал өмнө тусалж байсан уушин гэдэг охин манай хүн туслахаар болдог. Гэхдээ өөрөө мөнгө зээлэх биш сургуулийнхаа өөрийн хүүхэдтэй танилцуулдаг. Тэр нь болохоор энэ сургуулийнхаа бараг мөнгө хүлэгч маягийн л хүүхэд юм байна лээ. Гэхдээ зээлсэн мөнгөө 7 хоногийн дотор төлж чадахгүй бол хүн нэмэгдэн ихлээр улам л өрөнд орохоор болчихдог. Угсаа энэх мөнгийг 7 хоногийн дотор буцааж төлнө гэдэг нь хэцүү болохоор оронд нь өрөө төлж чадхаар ажлын санал тавьдаг ба тэр нь болохоор косплей модель болох ажил байдаг. Тэгээ яг хөө нэг цаг л модель болчих юм бол баг өрөө дарчих боломж олдсон болохоор окей гэд хийсэн ч нөгөөх нь бүр давраад хажууд хувцас солих юм бол бүх мөнгийг чинь үгүй энтер гэдэг. Хэдийгээр манай хүний бардам занд гарч ирсэн ч бардам цан байлаа гэд өрийг нь дарж чадахгүй учраас гээд тэр саналыг нь хүлээн зөвшөөрөөд эцэст нь өрөө төлөх мөнгөтэй болж чаддаг. Гэсэн чинь манай хүнийг ийм өрөнд оруулах төлөвлөгөөнд нөгөө даашин цаа өгсөн баян өхөн ч гэсэн оролцсон байж таардаг. Тэгээ тэрийг нь ч гэсэн манай хүн мэдсэн болохоор Женагийн нөөрлөө нь мөнгө шидэхээр очтвол нэг эмэгтэйтэй уулзаа зогсож идэг. Тэр нь болохоор энэ сургуулийнх нь багш нь өгөөд Женагийн аавыг нь өргөтөж байгаа ээжээс нь салгаад одоо суух гэж байгаа. Нэгэсэндээ хойд үеч нь болох хүн юм бэлээ. Уг нь худлаа гин царайлал байдаг байсан хүн чинь гин тааваас нь жирэмсэн болонгуудаа шууд зангаа уургаад Женаг айлгчихсан зогсож байхад нь манай хийн ирж тусалдаг.
Гэлээгээд манай хоёр сайн харилцаатай болчихгүй ч Жина манай хүнийг жаахан ч гэсэн үнэлээд дахиж оролдохгүй гэснээр эцэст нь нэг юм асуудлаа шийдэж чаддаг. За ингэж нэг юм асуудалгүй амьдрах нь гэсэн чинь дахиад л шинэ асуудал гараад ирдэг. Өрөө төлөх мөнгө олох гээд модельээр ажиллаж байх үеийнх нь бичлэгийг нэг хүн хийчгээд манай хүнийг нууцаар сүрдүүлж эхлэх бөгөөд тэр хүн нь хээнд мэн туслаад байсан өнөө уушин ингээд охин байж таардаг. Хамгийн анх хээнд мэн шинэ гутал авчгаад явж байгаад нэг хүнтэй мөргөлдсөн нь базын охин байсан юм лээ. Эхнээсээ л багуугаар асуудалд оруулаад яваад исэн гэсэн үг. Жинатай адилхан ер нь бол бүр Жинагаас ч илүү хүмүүсийг баян ядуугаар нь ялгаж харьцдаг, дээрлэхөө галзуу амтан байсан юм лээ. Гэтэл өнгөрсөн жил гэр бүлийнхэн хэрэг толбогдоод дампуурснаас болоод Жина таягдсан бөгөөд тэрэндээ одоо хүртэл ус санаад яваад байгаа. Тэг хамгийн гол нь манай хүнийг анх болсон хэргийн гэрч гэдгийг мэдчихээд ойртож байгаад хэрэгтэн Жина гэж хэлүүлэх гээд байгаа юм лээ. Жина яг жинхэнэ хэрэгтэн эсхийг нь мэдэхгүй ч энэний хувьд бол Жинаг хорлох нь чухал учраас цорын ганц гэрчийг нь өөрийн болгож аваад Жинаг хэрэгтэн болгох зорилготой гэсэн үг. За ингээд бүр том асуудалд орчхоод яах вэ гэж шалцсан явж байхад нь Жинад харалтаад нөгөө цаваас хэрэглэн надтай үзэлцээд байсан хүн яаж чавъя? Өмнөх шигээ цоглог байл та. Бас дээрээс нь тэр уушин инээс болгоомжтой байна тэр гэдэл манай хүнийг бараг халамжилж чаад яваад өгдөг. Гэтэл манай хийн чин дөнгөж саяны санаа тавьчихад явсан хүнийг гүтгэхүү яах вэ гэд бөөн бодолд ороод шаналж яваа юм шүү дээ. За ингэснээр манай хүн хэсэг эргэлдсэн ч гэсэн эцэст нь Жинад муу юм хийлгүй өөрөө нь асуудлаа шийдэхэр болдог. Содооны тусламжтай баахан бичлэг хадгалж байсан сейфийг нь олж аваад Исуманаар нөгөө бичлэг хийгээд байсан нөхрийг дарамтлуулж бүх бичлэгийг нь компьютер дээрээс нь устгуулж чаддаг. Нөгөө сейфэн дотор нь зөвхөн манай хүний бичлэгч биш зөндөө хүмүүсийн бичлэг байх ба өөрийнхөө бичлэгийг үзэх гэтэл тэр нь Содооны сайн гээд байсан нөгөө охиных нь бичлэг гэж таардаг. Гадаа нэг л гин цайлгаа охин яваад байсан чинь яг үнэндээ Жената нийлдэг байсан хоёр хосын залуутай нууцар явуулдаг байсан юм лээ. Тэгээд тэр бичлэг нь хүртэл энэ дунд нь байж таардаг. За ингээд манай хүн нэлээд том нууцыг мэдсэн ч гол нь уушинд манай хүний бичлэг байгаа болохоор нөгөөх нь байнгын дарамтлаастай. За тэгээд бөөн бодолд орчихсан явж байхад нь Содон гинт төрж ирээд нэг үдшилтэд найз охины минь дүрээр хамт яваач гэж гойдог. Жина Содон эдрийн нийлээд байдаг хоёр хосын сүйдэвснийх нь он үчлэг болж байгаа юм лээ. Тэгээ яг хөө манай хүн нэлээд туслуулсан болохоор энэ удаа туслая гэж одоод хамтдаа явах оролдог. За энэ үдшилтэг дээр л жинхэнэ хамаг юмны учир нь тайлагдах учраас манайхан анхааралтай сонсороо. Жина Содон хоёр дээр нэмээд нөгөө хоёроос бол сургуулийнхаа алдартай хойчуудын хүүхдүүд учраас нийлдэг дотны найзууд юм лээ. Ялангуяа Жина Содон хоёр бол бүр харуугаасаа найзалсан дотны найзууд байсан ч Эйнгэд тэтгэлгээр орж ирсэн охин Содон сайн болж дараад ядж явах Жина тэтгэлгийн хүүхдүүдийг байнга дэрлэгдэхээс нь болоод харилцаа нь муудаж эхэлдэг. Гэтэл яг энэ үеэр нь Хейнгэд охин нь өндрөөс унаад комд орчихсон бөгөөд Хейнгийн түлхсэн тэр тусмаа тэр нь эмэгтэй хүн гэдгийг манай Хейнээс олж мэддэг. За Хейн яриад тахлаар манайхан толгой нэрэгжиж магадгүй. Манай гол дөрөв охиныг бас Хейн гэдэг. За мөн дээрээс нь тэр Содоны сайн байсан өндрөөс түлхүүлдэг тэр охиныг ч гэсэн Хейн гэдэг. Энэ хоёр маань адилхан нэртэй шүү за. Тэгээ яг хөө Жина угаасаа Хейнд дургу байнга дэрлэгдэг байсан болохоор тэр түлхсэн хүн нь Жина байсан байж магадгүй гэд дотроо хардаад л яваадсан юм лээ. За тэгээ энийг ч гэсэн Жина маань байнгын мэдрээ яваадсан болохоор хүчлэг дээр ирж жаалууж авангуудаа жинхэнэ ам үнийг нь хэлж орхидог. Нөгөө Хейнгээд Содооны сайн охин нь Жинагийн аав нь сургуулийнхаа багштай гэрлэх гэж байгааг нь мэдчихээд сургууль даяар зарлана гэж сүрдүүлээд мөнгө нэгчээсэн юм лээ. Ингээд зогсохгүй хоёр хосын залуутай налбар унтчихад тэр бичлэгээрээ дамжуулж залуугнаас сүрдүүлээд мөнгө нэгчээсэн байж таардаг. Тэгээ хоо Жинагийн хувьд бол сайн найз нэг шоломт дурлцгаад тэнэгтэд яваад тахлаар нь тэрийг нь мэдчихээд хэлж чадахгүй уураад эрлэгэж л гаргаж исэн юм лээ. Эцэст нь ингээд харсан чинь энэ бүхний ард байсан хамгийн хогийн гар нь Содооны дурлсан Хейнгээд нөгөө охин л байсан юм лээ. Гадна гин царайлт Содооныг араасаа гүйлгчгээд цаагаараа мөнгөний төлөө амар юм хийж исэн жинхэнэ эвгүй гараж таардаг. За ингээд энэ аимшигтай нууцуудыг нь манай Жина дэлгэснээр Содооноос эхлээд хүн болгоно шоконд орцгоодог. Түүнээс гадна хоёр хосын эмэгтэй тос хүн тусах байх гээд уучлаад гуйтал яг үнэндээ найз охин ч гэсэн аль хэдийнэ мэдчихсэн мөртлөө гаднаа мэдээгүй юм шиг энэ зарилаад л явж исэн юм лээ. Зүгээр л найз залуутай амар хайртай болохоор өөрийг нь хуурсныг нь мэдсэн ч мэдээгүй зарилаад ч болов хажуудаа авч үлдэхэр хэмжээний их хайртай гэсэн үг. Одоо ингэ сонссон чинь Хейнийг сургуулийн дээврээс түлхсэн хүн нь хин гэдэг нь гадарлагдчихж байгааз. Би ч гэсэн ер нь бол сүүлийн ангийг үз хүртлээ огт таамаглаагүй байсан тэр хүн буюу энэ найз охин өндрөөс унгаасан хүн байж таардаг. Найз залуутай нутсан охиныг эвгүй зүгээр өнгөрөөх үү? Дээвэр дээр дуудаж уулзаад удалгүй тэр нь хэрүүл зодон болоод яг үндэ бол алан энтер гэж түлхээгүй зодтолдож байгаад л санамсруу унгаачихсан юм байлээ. Яг өнөхтөө найз охиных нь үзүүний зүйлтийг аваад унчихсан бөгөөд хамгийн ихний гэрч болох манай Хийн аваад хадгалчихсан юм байлээ. Тэгээ өнөөдрийн үйлчлэг дээр яг адилхан зүйл зүүж байгааг нь анзаараад ерөнхийдөө чин хэрэгтнийг нь мэдэж чаддаг. За ингэснээр бүгдээрээ нэг нэгнийхээ нууцыг мэдээд уурлах нь уурлаад эвлэрх нь эвлэрсэн ч манай Хийний хувьд бол уушин гээд нэг асуудал үлдсэн хэвээрээ л байгаа.
Маргааш бол Жинаг хэрэгтэн гэж зарлах сүүлийн өдөр нэмэн лээ. Тэгээ манай хүн Жинаг биш гэдгийг нь мэдчихсэн болохоор уулзаж ярилцъя. Жинхэнэ хэрэгтнийг нь мэдчихсэн гэд нилээн гуйсан ч нөгөөх нь огт тоохгүй байсаар байгаад нөгөө бичлэгийг нь шууд постолчихдаг. Яг постолсныхоо дараа дээвэр дээр нэг хүнтэй уулзахаар болсон бөгөөд тэр хүнийх нь царай нарагдаагүй ч нөгөө уушийн энийг чинь шууд дээврээс түлхээд унгаачихдаг. Гэтэл яг тэр мөчт нь байнгын асуудалд орооцолдож явдаг манай Хэйн маань тэр яваар нь явж таарад хоёр дахь удаага хэргийн гэрч болж яваар киноны маань нэгдүгээр бүлэг дуустдаг. За ерөнхийдөө бол хоёр дахь бүлэг нь бол гарах юм шиг байна лээ. Тэгээ гарах юм бол мэдээж ярьж л таарах бах. За тэгээ эцэст нь бичлэгэн таалагдсан бол дардаг юмнуудаа дараарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяр таа.